Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн их болдын холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй албан ёсны айлчил үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр холбооны бүгд найрамдах Герман улсын Доод Саксон муж улсын Хановер хот дахь Volkswagen үйлдвэртэй танилцлаа. Улсын их хурлын дарга үйлдвэртэй танилцах үеэр улсын их хурлын гишүүн, улсын их хурл дахь Монгол Германы парламентын бүлгийн дарга Болд, Монгол улсаас Герман улсад суугаа онц бөгөөд бүрээ хэрэгтэй элчин сайд Болор болон албаны бусад хүмүүс байлцсан юм. Тэгээд энэ өөрөө дэлхийн хамгийн том ашиг автомашины үйлдвэр болж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр энэ автоматжуулсан систем, энэ мэдээллийн орчин техникийн үр ашигын дагуулууд тэрээс маш олон төрлийн машины зэрэг үйлдвэрлэж байна. Тэгэхээр энэ цаашлаагсан бид үйлдвэрлэл хөгжүүлэхдээ ийм уян хатан хэрэглэгчдийн их ашиг сонирхолд нийцсэн ийм технологи чиглэл бичсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр бодох туршилт судлах юм бий. Машин үйлдвэрлэгч Volkswagen компани 1956 онд Хановер хотод үйлдвэрээ нээснээс хойш өнөө хүртэл ажиллаж байгаа юм байна. Тус үйлдвэрт нийт 14 мянган ажилтнтай бөгөөд 11% нь эмэгтэйчүүд байдаг гин. Хановер хот дахь тус үйлдвэр Volkswagen T5 загварын микроавтобусыг нэг жилд ажлын 220 хоногт тасралтгүй үйлдвэрлэдэг байна. Өдөртөө 750 ширхэг микроавтобусыг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хурлын даргад машиныг үйлдвэрлэх явц шат амжилтлага бүрээр нь танилцуулсан юм. Үйлдвэрийн ажлын 85% нь бүрэн автомат, машин үйлдвэрлэх процессууд нь бүрэн системчлэгджээ. Дэлхийн ихэнх оронд өөрийн тусгай сүлжээ болон хэрэглэгчтэй Volkswagen компани машины борлуулалт жилдээ 10 саяд хүрдэг байна.